Социализм нийгмийн нөлөөлөл Монголд хэдийн хүчтэй болсон үе 1925 оноос эхлэн монголчуудын эрдэнэс хөтлөн ирсэн ургийн бичиг нь агаарт замхран алга болсон. Тус онд засгийн газраас гаргасан тогтоолын дагуу ургийг овгийн хэрэглээс халж эцгийн нэрээр хүн бүрийг овголдог болох нь тэр. Тиймээс 70 гаруй жилийн туршид ургийн овгийг гिचиг мартсан хүмүүс 1997 оны 1 сарын 8-ны өдрийн засгийн газрын 17 дугаар тогтоолоор ургийн бичиг хөдлөх журам гарган гэнтэл хүн бүр ургийн овгоо мэдэх хэрэгцээ шаардлага гарч эхлэх бололтой. Гэвч 70 гаруй жил мэдээгүй явчихсан хүмүүс яаж түүнийг мэдхвүлээ дээ. Эцэг их эмээ өвөө элдэн цохолтонц нар нь аль дэрт тэнгэрт заларсан хүмүүс яаж лавлахаа мэдэхгүй төрсөн газар нутгийн нэрээр шинээр зохиомол овг үүсгэн хэрэглэх болсон. Тиймээс л одоогийн хүмүүсийн хэрэглэдэг ургийн овг бол хүний удам угсааг мэдэх хэрэгсэл болоход төдийлөн тохиромжгүй л болов. Эхнэр нөхөр хоёр байлаа гэж бодоход хоёулаа боржгон овгтой болж таарав. Угтаа бол эхнэр нөхөр хоёр болсон хүмүүс хоёр өөр овг гэж тэдэнд цус ойртолт явагдахгүй гэсэн үгтэй. Гэхдээ Монгол улсад боржгон гихч овг хамгийн их буюу 724,473 хүн байна. Энэ тоо улам бүр нэмэгдэх болно. Нэмтлээгээ цус ойртол төдийлөн ихсэхгүй ч гэсэн ургийн овгоор нь хүний удам судар угсааг харж чадахгүй гэсэн санааг танд өгсөн юм а. Удам угсаагаа сайдар мэдхгүйгээс болж цус ойртолын хувьд Монгол улсад санаатай бай самсргүйч маш их гарах болсон. Хүний цус ойртол гэдэг нь цусны төрлийн хүмүүс гэр бүл болон үр хүүхэдтэй болохыг хэлээд байгаа юм. Хүн генийхээ 50% аваасаа үлдсэн 50% ээжээс авч төрдөг. Цус ойртол хэрхэн явагддаг гэдэг нь маш сонин. Эцэг их хоёрт ижлэхэн төрлийн ген байгаа тохиолдолд тэрхүү ижил генийг тухайн хүүхэд авч төрөх магадлал маш өндөр байдаг. Мэдээж ах トゥ хамаатан садан гэх хүмүүсийн ген зарим талаараа ижил байх магадлал их байдаг. Тиймээс тэдний дундаас хүүхэд мэдлээ гэхэд тэрхүү хүүхэд ижилхэн маш олон генүүдийг авч төрнө. Ингэснээр тухайн хүүхэд оюуны хомсдол зарим талаараа бие эрхтний гажуудалтай төрж болох юм. Гэхдээ зарим хастай тохиолдолд хүүхэд эрүүл сарвал төрөх нь бий. Цус ойртолоос гарсан хүүхэд үргэлж тийм төрнө гэж байхгүй ба тухайн үед нуугдмал байдлаар генет хийдэг. Өөрөөр хэлэх юм бол тухайн хүүхэд эрүүл сарвал төрлөө гэж бодоход ирээдүйд томоохон асуудал тулгарна гэсэн үг. За тэдгээр хүүхдүүд маань ирээдүйд эцэг их болох нь ойлгомжтой. Яг л миний өмнө тайлбарласан шиг эцэг эхийн ген нэжилсэн нуугдмал байдлаар оршиж байсан ген нийл гарan хүүхдэд нь өвлөгдөн очих нь ойлгомжтой. Нөгөө талаас хүний генд үүсэж болох үйтсэн нэлээдгүй олон генүүд нуугдмал оршиж байдаг. Цус ойртсон тохиолдолд нуугдмал генүүд гарч ирэн ижил олон оюуны хомсдол дутуу хөгжил гэх мэт зүйлсийг үүсгэдэг гэсэн үг. Их хүүхдийн эрүүл мэндийн төвийн мэдээлснээр 2005-аас 2009 оны хүртэл бүрэн бус мэдээллээр улсын хэмжээнд нийтдээ 689 хүүхэд төрөлхийн гажигтай төрсөн гэх тоо мэдээлэл байна. Түүнчлэн 2014 оноос 2015 оны 6 сар хүртэлх буюу 1.6 жилийн дотор нийтдээ 1280 хүүхэд төрөлхийн гажигтай төржээ. Хүмүүс хүнсний эрүүл ахуй агаарын бохирдол зэргийг үүнд буруутгаж болгоч цус ойртол гэх зүйлийг бас бодох хэрэгтэй байна. Зарим гадаадын киноноос харахад хамаатантайгаа гэр бүл болж үлзэгдэл нэлээдгүй харагддаг. Үүнтэй барьцаж байгаа мэт өнгө аястай ярьж буй хүмүүс өчнөө байгаа сонсогддог. 1516 оноос 1700 оны хүртэл одоо Хабсбургийн хаан засаглал ноёхож байсан. Тэдний угсааны хүмүүс маш хүчирхэг хүмүүс байсан гэдэг. Улам хүчирхийн тулд хааны угсааны бүхэл хүмүүсийг хооронд нь гэрлүүлж байсан гэдэг. National Geographic сэтгүүлийн Эд Юнгийн судалгаанаас үзэхэд цус ойртолтын коэффициент нь тэг 193% байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 93% гэсэн үг болж таарч байгаа. Хабсбургийн хамгийн сүүлчийн хаан цус ойртолт гэгчийн хамгийн эмэглэл золиос болсон гэдгээ тэрээр 2 удаа гэрэлж байсан ч нэг ч хүүхэд бол чадаагүй ба удамшлын хэд хэдэн өвчнөөс олж шаналж байсан гэдэг. Тус судалгааны ажлын дүгнэлт хэсэгт Хабсбургийн хаадын угсаа мөхөд цус ойртолт томоохон нөлөө үзүүлсэн гэдгийг дүгнсэн байдаг. Ray explained.